За энэ хүний хөгжилтэй холбоотой иргэдийг соёнгийн гэрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, за энэ гэр бүл хүүхэд хөгжлийн асуудал гэх мэтчлэн аж жуулчлалын асуудал, соёл урлагийн асуудал гэх мэтчлэн энэ асуудлууд бол ганц хоёрхан арга хэмжээ хийгээд ингээд бүтэн эргэждэг асуудал биш ээ. Энийг тогтмол байж, тогтмол боловсролын бодлогот оруулж, тогтмол өдөр болгон нийтэд сурталчилж, ингэж энэ ажил маань хүмүүсийн ойтод суудаг ажиллаа. Тэгээ би энэ байгууллага удирсан дарга нараас асуугаад байгаа нь хот өөрөө нэг 4-5хан хүн удирдаа 4-5хан хүн бүх ажлыг мэдээд байна гэж юм бол байхгүй шүү дээ. Бүх энэ байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудал. Тэгээ сэтгэл байвал нэг ямар ч гэсэндээ бид нар бас ингээд ажил төрөл хийгээд энийгээ тогтмолжуулаад үр дүнгийг үзээд явах бүрэн боломжтой. За өнгөрсөн бид нар бас жилүүдэд Сэлб 20 минутын хотыг бас санаачлаад эхлүүлсэн. Энэ ажил манаас үр дүнтэй явж байна дэвтгдсэн хэмжээнд. За эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сүү хөтөлбөрийг бид нар эхлүүлж ирсэн. Энэ ажил манаас өнөөдөр бас үр дүнгөө өгөөд ингээд явж байна. За эхнэрээ эмнэлгийн асуудлуудыг бид нар хөндөж ирсэн. Мөн эхнэрээ эмнэлгүүд том засварууд ингээд ороо явж байна. За бид нар энэ гамшиг эрсдлийн асуудлыг ярьж ирсэн. За энэ бас үр дүнгөө өгөөд ингээд явж байгаа. Тэгээд болж байгаа бүтэж байгаа ажлууд бол байна. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр бид нар энэ байгууллага удирдах байгаа дарга нарын асуудлыг бас ярих хүндэх ёстой. Энэ хүмүүсийн ёс зүйн асуудал хаана байна? Энэ хүмүүсийн өмчийн хариуцж байгаа энэ өмч эзэмшилтэй холбоотой асуудлууд хаана байна? Байгууллага удирдах байгаа гэдэг нэг өмч хариуцж аваад дээгүүр нь тоглож яваад яваад гэдэг. Тэгэд олон жилийн энэ бодлогын асуудал нь хаана байна? Тэ нэг юм гээгдсэн, хаягдсан ерөөсөө санаа зовдгоо, санаа тавьдгоо нэг ийм асуудлууд байгаа даа л та нэг дор ингээд нэг ухантаад байдаг. Тэгээ уялдаа холбоо нь ерөөсөө хаана байгаа. Тэгээ би ялангуяа энд соёл урлагийн газар, аялал жуулчлалын газар, боловсролын газар. Яг гэвэл энэ хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэж байха болсон учраас. Хүүхдийн хүчирхийлэл, энэ үеийнгийн дээрлэхэлт, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, өсвөр насны охтуудын жирэмслэлтийн асуудал ч юмар болохоо байлаа. Тэгээ бид нар яг хаана уялдаа холбоотой, хаана бодлого нь гарч явах юм бэ? Байгууллага удирдах байгаа нь босоо удирдлагатай гэдэг энэ бодлогын газрууд бодлогын ажлыг хиймээр байгаа. Тэгээ үйлчлэгээний газрууд руугаа бодлогынхаа ажлыг даахадад өөрсдөө ингээд чимээгүй нэг 5-10 ажил зохион байгуулсан нэртэй ингээд байгаад идэг. Тэгээ яг үр дүнгээ яг нэг чин сэтгэлээсээ буцаж эргэж нэг хармаар байгаа. Ямар үр дүнтэй байгаа? Ямар гэмт хэрэг яаж буурсан? Тэгээ иргэдийг соёнгийн гэрүүлэх ажил гэдэг бол өдөр болгон явж явах ёстой шүү. Тэгээд нэг 5, 10, 20 үйл ажиллагаа зохион байгуулснараа энийг бид нар ажил хийчлээ. Бид нар 80-90% үнэлэгдсэн гэвэл энэ бол өрөөсгөл шүү. Энийг бас манай байгууллага удирдах байгаа дарга нар бас бодмоор байгаа. Тэгээ юм болохоор л эндээс даваа талаа орлогч за би хариулчих. Амар төвшөө орлогч за би хариулчих гэдэг ингээд хариулаад байдаг. Тэгээд яг байгууллага удирдах байгаа дарга нар нь байхгүй. Ерөөсөө бүр ингээд ор сургахгүй алга болчихдог. Өнөөдөр ч гэсэндээ бид нар ингээд нэг байгууллагын удирдлагууд байхгүй ийм л хурал хийгээд штэ. Тэгээ би энэ чуулган болгон дээр удаа баяр даргаа хэлж байгаа. Тэгээ шаардлагатай гэвэл бити хурдуулж байгаа чи энэ ажлаа хариуцж байгаа хүмүүс нь байхгүй байхад бид нар энэ том заалын микрофон хана хоёрт ингэж яриад ямар хэрэг байгаа юм бэ? Ямар үр дүнтэй юм бэ? Тэгээ бид нар бол ер нь бол энэ хот дээр хэрэгж байгаа төслүүдийн энэ хот дээр явуулж байгаа энэ ажлуудынхаа үр дүнг уялдаа холбоог дүгнэх, ийм цэгнэх, шалгах, хянах ийм хэрэгцээ шаардлагууд үүссэн байгаа шүү. Энэ асар их төсвүүд тавьж өгöd байгаа. Буцаад тэгээд цэвэр нийслэлийн иргэдийн төрчийн хурал бол энэ хяналтын асуудлаа хэрэгжүүлэх юм чиг үүрэгтэй шүү. Тэгэл за ариун төлөвлөлт өгч өнөөдөртөө багтаж өгөөрэй, маргааш өгөөрэй гэд хэзээ ч юм ирдгүү. Төсөв үг гэхээр нэг байгууллагынхаа тэр чигтээ төсвийг хуудаад аваад ирдэг юм аашин хүн ойлгохгүй авчраа шидчихдэг. Нэг ийм нөхцөл байдалтай ингээд яваад байна. Энийг бид нар бас өөрчлөх цаг болсон шүү. Бид нар үр дүнгээ тооцох бас цаг болсон гэдгийг бас санал болгож хэлье.